За өдрийн мэнд үзэгчтэй өдрийн зочны ярилцлага цаг эхэлж байна. Энэ удаагийн маань зочны цагаар Украин улсын нийслэл Киев хотноо болсон дэлхийн аваргын шалгуулах тэмцээний хүнд үргэлтийн тэмцээнээс алтан медаль хүртсэн Лавга болон мөнгөн медалийг хүртсэн Оюн Чимэг нар оролцож байна. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн тэмцээний талаар сэтгэлээ одоо эхлээд үзэгчтэй хуваалцахгүй тэгээд юуны дөрөнд эхлээд үзэгчтэй өөрсдөө танилцуулаад хэдэн оноос эхлэн энэ спортоор хичээлж эхэлсэн ямар амжилттай аваа гэх энэ талаараа. Би одоо 18 настайгаас энэ хүнд өргөлтийн спортоор хичээлж эхэлсэн. Энэ спортоор хичээлж яваад би 77 онд спортын мастер, 80 онд олон улсын хэмжээний мастер болсон. Тэрнээс хойш өргөж явсаар одоо ТV дэлхийн олон улсын тэмцээнд зөндөл оролцож явлаа. Тэгээд одоо нас ахаад дэвтгүрт гараад бид нар одоо би ахмадын одоо дэлхийн мастерууд нэмсэнд болдог. Жил болго явагдтыг. Та одоо хэдийн насыг зовлсон байна? Би одоо 57 хүрч байна. Тэгээд энэ насанд одоо би сая би Украин улсын Львов хотод болсон дэлхийн мастерууд аврах шалгуулт тэмцээнд оролцоод ирлээ. Энэ жинд би энэ тэмцээнд 56 кг хэмжээнд 55-аас 59 наснд оролцсон. Оролцож миний жинд Беларусь, Финланд, Монгол гэдээ бид 3 хүн тамирчин байсан. Энэ интернет үзэхэд бидний урд нь дооц яг л тийм 3 хүн л байсан. Тэгээ энэ тэмцээнд очиод алтан медаль аваад ирлээ. Оюн Чимэгийн хувьд одоо Монголыг төлөөж явсан ганц эмэгтэй тамирчин байсан шүү дээ, тий. Тэгээд тэмцээнд мөнгөн медалийг хүртээд ирлээ. Одоо тэмцээний талаарх сэтгэлээ олцохгүй. Би одоо хүндийн өргөлтөөр хичээллээд 2011 оны 4 сараас эхэлж хичээлсэн. Тэгээд улсын тэмцээнүүдэд оролцож алтан мөнгөн медаль авч ирсэн. Одоо сая Украин улсын Львов хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртээд ирлээ. Алтан медалийг дэлхийн 6 удаагийн аварга Их Британий тамирчин авсан. 3 дугаар байрыг бас Их Британий тамирчин дэлхийн 2 удаагийн аварга 3 удаагийн мөнгөн медальтай тамирчин авсан. Би 2 дугаар байранд авч мөнгөн медаль авсантай их баяртай байгаа. Өмнө нь та бүхэн хэдэн удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна? Таны хувьд гэвэл энэ удаагийн дэлхийн аварга гэдэг чинь 3 дахь удаагийн алтан медаль гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр өмнө хэдэн удаа дэлхийн аваргад орж байв энэ талаар? Би урд нь 2005 онд Канадад орж төрүүлж ирсэн. Тэгээ дараа Польшд 2010 онд явж Power Lift хүндийн өргөлт хоёрын орж 4,000 медаль авсан. Дэлхийн аваргаас. Нодлон Кипрос болсон дэлхийн аварга шалгалт тэмцээнд явж алтан медаль авчирсан. Одоо энэ жил 3 дахь алтан медаль сая Украины Львовоос одоос авчирлаа. Өмнө нь нийт хэдэн удаа дэлхийн аваргад орж ирсэн бэ? Би одоо ингээд яг 3 удаа 5 удаа дэлхийн аваргад орж байна. Таны хувьд Оюн Чимэг? Миний хувьд бол энэ жил ТV дэлхийн тэмцээнд анхны удаа оролцож байгаа тэмцээн. Дэлхийн аваргад анх удаа оролцоод ирлээ. Хэдэн оноос энэ спортоор та хичээлж гисэн? 2011 оны 4 сараас. Улсын аваргаар үзүүлжсэн амжилтын талаар та ярил. 2011 оны улсын аварга 9 сарын 23-нд болсон. Тэгэхэд би нийлбэрийн дүнгээр 100 кг өргөж байсан. Сая 2012 оны улсын аваргаар нийлбэрийн дүнгээр 126 кг өргөж улсын аварга болсон. Тэгээд сарын дараа дэлхийн аваргад оролцоод 116 кг-аар мөнгөн медаль аваад ирлээ. Бэлтгэл сургуультай хаана базаадаг вэ? Энэ талаараа та. Бид улсын шгшээ аваад хичээлдэг. Шгшээ аваад бид нар яг цагийн хоёртой 1 дахь 2 дахь 3 дахь 5 дахь 12 цагаас гэдэг цагийн хоёртой. Тэр цагийн хоёртой бид нар бэлтгэл сургууль хийдэг. Өдөрт одоо хэдэн цагийн бэлтгэл хийх үү? Хэр хүнд бэлтгэл хийдэг вэ? Энэ талаараа ярил. Бидний бэлтгэл сургуульд бол өдөрт яг 2 цагаас 3 цагийн бэлтгэл сургууль хийдэг. Бэлтгэсэн нэг цаг төлөвлөгөөтэй төлөвлөгөөнийхөө дагуу бид нар яг цагтаа багтчихлаа. 2-оос 3 цагтаа бас бэлтгэл сургууль хийдэг. Таны хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд орж исэн амжилтуудаа үзэгчтэй ярил. Би улсын удаа 10 удаагийн аварга Ахмадны хэлэх бол одоо 20 удаагийн улсын аварга болсон. Улсын рекордыг 36 удаа шинжилэн зохицуулсан залуу багтаа. Би 52 кг хэмжээнд ТV дэлхийн олон улсын тэмцээнээс бол нийт 60 гаруй медаль авсан. Одоо би миний 2083 онд тогтоосон 52 кг-д 125 кг төлөхсөн рекорд. Одоо хин чивтэйгээр одоо энд үлдсэн байгаа. Эргээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ мэд ярианд орвол тэмцээнд манай улс нийт 8 тамирчинтай явсан гэлээ дээ. Тэгээ бусад тамирчны хувьд одоо ямар амжилтыг үзүүлвэ? Энэ талаараа хариулъя. Сая Украинд болсон дэлхийн аваргын тэмцээнээс 46 орны 753 тамирчин оролцсон.
Энэ ч тэгээд заал магтахгүй даа нэг UV палс хийх гэжсэн болоод хөлбөмбөгийн евро 12 болсон хөлбөмбөгийн тэмцээний стадионд болсон. Тэр стадионд болоод тэгээд бид нар тэр тэмцээнд яахад нийт одоо манайхаас чинь 7 тамирч оролцсон. Би 56 кг-д мөнгө медаль авсан. Алтан медаль. Алтан медаль мөнгө медалийг оюунаа аваад нэмэгт 75 кг-д 62, 69, 77 гэсэн жингүүд оролцсон. Оролцсон маа тамирчтай ихэнх нь одоо 4-5 дугаар байранд орсон. Онжим гоогд гэвэл хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байваа? Их Британий тамирчин Сандра Смит гэж эмэгтэй байсан 62 оны одоо 50 настай надтай ч хэцүү. Тэр дэлхийн 6 удаагийн аварга 2 удаагийн мөнгөн медальтай тийм мундаг тамирчин байсан. Хүрэл медаль авсан тамирчин маань бас дэлхийн 2 удаагийн аварга бас Их Британий тамирчин байсан. Дэлхийн 2 удаагийн аварга 3 удаагийн мөнгөн медальтай тийм эмэгтэй байсан. Алтан медаль хүртсэн тамирчнууд гэвэл танаас хэдэн килограммын илүүтэйгээр өргөж 6 кг-аар илүү өргөсөн. Танд өргөх бололцоо байсан уу? Байсан. Байсан. Юун дээр алдаа гаргав энэ талаар? Захиалгад алдсан мата. Одоо өөрийнхөө өргөжөөс амжилтаа бууруулчаад ирсэн л дээ. Энэ яг захиалга гэдэг чинь нэгэн дэлхийн аваргад орчихтой бас нэг юм байсан л дээ. Оюун бол алтан медаль авах боломжтой байсан. Тэгээд бид яг захиалга хэлж анхны удаа явж байгаа хүн гэж одоо бас хамаагүй ихэр эхлүүлж болохгүй болчихвол дээрээс энэ шамар цэхлийн мөнгө медаль авчих. Тэгээд дараа нь одоо чинь том аврагтай үзсэн байхгүй. Тэгсэн оюунаа ер нь захиалга жаахан бага эхлээс учраас мөнгөөр уус бас боломж байсан ш алтан медаль тий. Тэгэхээр онжим өгчөөд хувийн рекордоос арай бага өргөсөн гэсэн үг үү? Тэгсэн. Энд бол би сайн болохоос л дээ. Би миний эжент чинь дэлхийн рекорд 90 байсан юм. Миний насанд. Тэгээ би тэр 91 болгож орсон л доо. Дэлхийн рекордод орсон чинь яг одоо миний орсон чинь 91 захиалга өгч байсан чинь би 80-аас 90-гээд 11 илүү орж байхгүй. Тэгээд орсон чинь юу тэр завсар одоо 14-5 оролт орчиж байгаа. Нөгөө өөр тамирчид ороод байдаг. Тэгээрээс бас их хол асахтаад орцсон чи би бас хэцүү. Би халаалт. Яагаад удаад байдаг тэгэл удаа одоо хөрх байдалд оронгууд тэгэл тэгж яад орсон жаахан нэг дэлхийн орлоо. Бас чадаагүй л дээ. Хамтал тавьж. Энэ power lifting-ийн спортын одоо хамгийн хэцүү хүнд нь юу гэдэг сайхан юу гэдэг энэ талаар та хариул. Тийм power lifting бол яг power lifting чинь хүчний 3 төрөл гэж явдаг тэр чинь шахалт хэвтэй шахалт суул таталт гэсэн тийм 3 төрлөөр явдаг. Тэд нар чи бол яг хамгийн гол нь нарийн техник хийдгүү бас голцоо хүчээр хийдэг учраас бас их хамаар байдаг. Нарийн техник гэдэг чинь бас зарим хүмүүс ч одоо үеийн мөч учраас power lifting гэх сайн байдаг. Бидний хувьд миний хувьд бол үеийн мөч сайн уян хатан учраас одоо хүнд өргөлт нэлээд сайн байдаг. Онжим гоогд анх хэдэн оноос яг энэ спортоор хичээлж эхэлсэн бэ? Одоо 2011 оны 4 сараас. Сайхнаас эхэлсэн гэсэн үг үү? Өмнө нь ямар нэгэн спортоор хичээлж байгаагүй. Би өмнө нь багшаар ажиллаж байсан. Тэгээд дараа нь ажил төрлийн шаардлагаар цэргийн газар ажиллаж байгаад тэтгэврт гарах хугацаа нас болчоод тэгээд тэтгэврт гараад тэгэл энэ спортоор хичээлж эхэлсэн. Тэтгэл хамгааллын яам хөлийн цэрэгт ажиллаж байсан би. Генералын туслах нарын бичгээд ажиллаж байгаад тэгээд тэтгэврт гараад тэгэл энэ спортлоо орсон та. Одоо та бүхэн сая Украин руу яваад ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо санхүүжилт өөрснөө замын зарлаа гаргах уу? Ер нь бол хаанаас дэмжиж тусалдаг вэ? Ивент итгэж байдаг уу? Энэ талаар яриул. Бид нар ч одоо ивент итгэх юм байдаг шүү дээ. Тэр л хэцүү байдаг. Ивент итгэх байсан бол одоо бид нар сая тэгж бооноор газараа явж хаалдгүй л дээ. Тэгэхээр одоо тийм учраас сая бид нар чи Москвоос хашаа хийвээс Украин юу Илваа гэдэг дамжаа явчих юм бооноор. Тэгж яваад ирж байгаа. Тэгээ олон хоног яваад ингэ цагаалтал бас зандаа хоолтонд ингэ яваад ирж байгаа. Ивент итгэж юм байгалаа тийм байгаад бид Ахмадыг бас харж үздэг тийм байх юм бол бид нар ч бас шал өөр орж олмоор би одоо 5-6 удаа ингэ дэлхийн аварт явчихсан. Дандаа л гэдэг хүүхдүүдийнхээ зардлаар би чи тэтгэврийн үе юм чи. Тэтгэвэр би одоо 280 сая төгрөг авдээ. Тэрийгээрээ л тэгэл амжуулаад яваад байгаа шүү дээ. Хүүхдүүдний тусламжаална гэж явдаг. Та бүхний цаашдын дараагийн тэмцээн уралдаан юу вэ? Энэ талаар яриул. Энэ одоо юунд байгаа Италид байгаа дараагийн тоглолт юунд тоглолт гэж явд. Энэ дэлхийн одоо олимпиад 3 жил болоод 4 жил болоод нэг удаа олимпиад тоглолт нь байд. Тоглолт олимпиад юм да мастрын. Тэр тоглолтод Италийн Тороно хотод болно.